Эмбүк төлөвлөж байна. Монгол 11 үгээр. Зохиогч Бэмбжүүн Цэндтоо. Өгүүлэгч Доржин Зоригтбаатар. Энэ бол Монголын тухай ном. Хорвоогийн олон үндэстэн дотроос монголчуудыг л хамгийн мэдэх юм. Учир нь би тэдний нэг үлээ. Тэгэхээр миний ч тухай ном. Нэг хүн тараах юмтай айл. Хүний гар дээр тавих юм. 5 дугаар ангид байхдаа урлагийн үзлэгт шалгараад аймаг явах юм болов. Бурхан минь, пионер сурагчдын урлагийн улсын үзлэг шүү дээ. Ичмээр надад урлагийн гэхээр ямар ч авьяас заяасангүй. Шаал, солгоо, хоолоотойгоос гадна бүжиг таанцанд чухалчлагдах хөдөлгөөний эвсэл байхгүй. Уран чадварч тэгтээ тэнцүү гарг үрсэн юмаа эвдэж явах тэгсэн атлаа болохгүй юмд хүрэх дуртайг яана. Хожоо айлгорон болсон хойно шүү дээ. Секунд тутамд дахианы дүрс тонголзон будаа түүх хөдөлгөөн харуулдаг ширээний цаг авчхаад тонголзуулдаг механизмын учрыг олох гэж ухаад арай л эвдчихгээгүй. Эхнэртээ загнуулаад болсон. Загнахаас шаргагүй юм болсон юм. Цагаа эвдээгүй ч гэсэн зөвхөн хэвтээгээрээ явдаг босгоо тавьчихвал зогсдог болгочихсон юм. Эхнэрийн зүв байлаа. Хэрвээ намайг дураар нь тавьсан бол телевизээрээ ядах юмгүйгээр радио болгочихсон сууж байхаас сийхгүй. Тэр үед эдбараа ховор байсныг ч хэлэхүү. Цагны тухай цагаа одоогүй яриагаа орхиод гол сэдв рүүгээ ирж огт авьяасгүй нэгэн бээр урлагийн охин тэнгэрийн мэлмид хэрхэн өртснөө өгүүлсв. Би ном унших дуртай, шүлэг амархан цээжилдэг хүүхэд байлаа. Сайхан шүлэг бол угаасаа уншаад дуусахтал мөрөөрөө цээжинд үлддэг л дээ. Ягаад ч юм сургуулийн урлаг соёлын хөтөлбөрт уран уншлаг ордог байсан юм. Ингээд сургуулийн концерт болгонд би гарч шүлэг уншина. Бараг л ганцаараа шүлэг уншихтул урлагийн үзлэгийн уран уншлагын салбарт ямагт шалгарна. Хэрвээ аймгийнхаа хамгийн уран уншдаг хүүхэд болчихвол Улаанбаатар орж бүгд найрамдах Монгол ард улсын хамгийн гоё шүлэг уншдаг сурагч медаль зүүхийн төлөө өрсөлдөх учиртай байлаа. Аймгийнхаа төвөө бас анх удаага үзэж бас тайзан дээр нь шүлэг уншлаа. Уул усны саадыг ашиглан байгуулсан цэргийн бомтоос үүдэлтэй улайстай бол орчин үеийн Монгол хотуудаас хамгийн урт түүхтэй. Халахыг хинжвэсэн манчнаар ойрдын довтлохоноос хамгаалах шивээ сүрэн болгон анх байгуулжээ. Тэрийн ч юугаа ухаархав олон хүн олон байшин үзэх нь гоё. Эмээ маань боломжоор томилолтын зардал төсөвлөж 10 гаруй төгрөг өглөө. Нийлээд 13 байлуу 15 ч билүү яг сайн санахгүй байгаа юм. Бас математикийн олимпиадад оролцох хүүхдүүд цуг явж нэг багш бүгдийг хариуцсан аймаг орлоо. Тэр нь манай ангийн багш Гомбожов таарсан ба намайг л лав нэг хүүхдийн хамт ээжиндээ байлгав. Анх удаа их мөнгө өвөртөлсөн, ялангуяа төсөв захиран зарцуулах эрх өөртөө эрхийг мэдэрсэн миний бие эхэл маадгар дээлийн дотоод өнгөрт ойсон халаасанд хийсэн үндэсний баялаг өвгөө байн тэмтэрч таашаал авч явлаа. Заримдаа өнөө халаас чинь хоосон юм шиг санагдаад сандарч твдэн шалгахад хамаг юм хэвдээ бүүн мэдэгдэн санаамардагсан. Ер нь бодоод байсан чинь хэрэг мэдэхгүйгээр санхүүгийн эрх мэдэл шохоорхдог жаал байжээ. Тэрнийг минь хилээд өгсөн явдалч бас байна. Намайг сургуульд орсон цагаас эхлэн эмээ бид хоёр тусдаа айл болж сумын төвд суугаад улмаар иргэний бүртгэлд миний нэрээр данслагдсан юм. Айлыг эр хүнийхэн нэрээр бүртгэх тул манайхыг Цэндтоогийнх гэх. Хууль ёсны өрхийн тэргүүн нь бий боловч санхүүгийн эрх мэдлийн хэлтэрхийчгүй үлдсэндээ баахан гонсгор. Тэгээд нэг өдөр эмээгээ зад панаалдангаа алдснаа санж байна. Эмээгээ аргадангүйгээр хөгшөө ээжээ юм асууя. Тэгээ миний хүү юу асуух гэсэн бол доо? Энэ айлын чинь нэр нь бий үсттэй. Тэгэлгүй яах вэ? Хүүгээрээ нэрлэхгүй бол өөр хинээрээ нэрлэх вүлээ. Тэгвэл би гэрийнхээ мөнгийг баримаар байна.
айлуудыг харахад нэр нь болдог хүндэл хамаг мөнгө нь байна шүү дээ. Эмээ маань миний толгойг илээд үнссэн боловч нааштай шийдвэр гаргаагүй үлгөө. Харин албан тушаалын минь насаараа хадгалж намайг ихнэр авч тусдаа гарсан хойнч зэхүүгээ өрхийн тэргүүнээр нь үлдээсэн билээ. Сумын нарийн бичгэн дарга асуусан байгаа юм. Содном дамбгай хүүчин тусдаа айл болж хотод суулаа. Одоо танаахыг өөрийн чинь нэрээр бүртгэчихв. Эмээ маань уурлаж донгос миний хүү гэрэлсэн болохоос өгчихээ юу хэмээн тас хийжээ. Энэхүү миний бие Улаанбаатарт болон Завхай аймгийн Шилүүстэй суманд 2 өрх зэрэг толгойлсоор 10-аад жил болсон нь иргэний бүртгэлийн түүхэн дэх сонь тохиол буйзаа. За энэ ч яах вэ? Одоо урлагийн үзлэгт явснаа ярив. Эхлээд хүүхдэл юм хойно хүнсний дэлгүүрт орж чихэр жимс сонирхсон байж таарна. Тэрийг чаммаар энийг чамталмаар санагдаад толгой эргэж байсан ч бие барилаа. Харин Льюис Кэрролын Алиса гайхамшигын оронд гэдэг үлгэрийн ном авч уншлаа. Нэгдүгээрт өөрийн таашаалын хэрэг, хоёрдоод ирэхэд ном авч уншсан хүнийг хэн л буруутгах вүлээ дээ. Номоо маргааш нь л уншаад дуусгачлаа. Ахиад ном авна гэхээр төсөв хэтэрнэ. Бас би гэдэг амьтан чинь хүн шүү юм байна да. Сэтгэлээ баясгаж 100 грамм чихэрч болтугай авч иддэг юм байгаа үстэй. Тэр айлд өөр нэг ном байх нь тооны олимпиадын хүүхдүүдийг давтуулж байгаа элементар математикийн сонгодог бодлого ба теоремууд аж ахуй. Тэрийг уншина гэж юу байх вэ? Нэрийг хүртэл буруу тайлсан байгаа юм. Ингээд нэг өглөө буцах боллоо. Урлагийн үзлэг яасан бэ гэж юу? Нэгийн даваанаас хасагдсан. Гэхдээ яах вэ? Пионер сурагчдын урлагийн үзлэгийн 3 дугаар шатанд шалгарч оролцсонд баяр хүргэсэн дипломтой буцаж явлаа. Аяны хүн ганцхан хоосон ирэх муухай. Холын аянд мордогсод гэртээ болон айл хөрштэй амсуулах юм хэртээ ирсэн бэ гэдгээр л томилолтын тайлан гарна шүү дээ. Хөөхд ч гэсэн энийг мэд хойно харихын өмнө дэлгүүр хэсэж шопинг хийлээ. 5-6 төгрөгтэй л үлдсэн байдгийм. Түүгээр бол нэг хайрцаг шүүл түүртэй янжуур эсвэл 3 лааз өтгөрүүлсэн сүү авч болох мөнгө юм. Чихрийг бол грамлуулж л авна уу гэхээс хэлээр дийлэхгүй. Чихэр грамлуулж авахаас төдөлдсөн шалтгаан нь тэдгээр амттан сумын дэлгүүр бригадын агентинд зөндөө байдгаас боллоо. Хол явсан хүн нутагта байдаггүй бэлэгтээ эрэх ёстой. Тэр жилийн 100 манайхны бөө мөнгө хочтой Баатар ахын хамаатны нэг хүн ээж дээр нь ирж золгосон юм. Буруу санаагүй бол содномч билүү дээ. Тэр хүнийг би яагаад дурсаад байна гэхээр авчирсан бэлэг нь мардагдчихгүй байсных. Баатар ахын ээж долгоргой бараг л зуны турш бидэнд чангаанц химээх урд өмнө хараагүй хачин гой жимсний хат хамал тараасан юм. Орох тоолонд л 1-2-ыг өгөх нь мөнөөх хотын зочны бэлэг. Том болоод хотын хүн болвол машин чангаан завчран голынхоо хүүхдүүдэд тараандаа гэж заримдаа хүртэл бодсныг үзвэл их баярлсан шиг байгаа юм. Ингээд аймгаас буцахын өмнө шилэн савтай гоё ногоо нэгийг авлаа. Одоо ч дэлгүүрт байдаг Дунайский салаад шүү дээ. Манайтай нэг намар айл байсан дунгургой намын хуралдаа суух гэж сум ороод нэг тимийг авчирсан байхыг амссан юм. Намайг өхөөрдөж хаяа халбагдуулдаг байлаа. Өөрөө хоолны дундуур нэг л халбагыг идэх. Ингээд зөвхөн намын гишүүдэл иддэг амттан авснаа өвөртлөөд гэртээ зорьсон байгаа юм. Гэтэл бэлэг маань имээд таалагдсангүй. Намайг аймаг яваад ирсэн сургаар айлын хүүхдүүд орж ирэхэд амсуулах юм байдаггүй гинэ. Яагаад ч юм эмээ маань намайг их том болсон эр хүн аян замд яваад бөөн ол зомогтой буцаж ирнэ гэж л бодсон шиг байгаа юм. Хаац болоход шарвах намайг өмөрч "Гүн ялхаймтэн явгаа олж ирэх вдэ адаа минь. Харин ч аймаг орж үйлчлэг тэмцээндээ ирж явгаан их юм" гэснээс хойш эмээ маань юм хэлсэнгүй. Гэхдээ л эр хүн байж өвс ногоо тэврээд хоосон гуяа ганцглаад ирж байгаа юм да гэсэн үг нь намайг их л эмзэглүүлжээ янз нь. Тэр эмзэглэл зүүдэнд хүртэл шингээд олоон жилийн дарааж гисэн би сэтгэл тавгүй үедээ нутагтаа яваад оччихсон боловч хүн амьтанд өгөх бэлэггүй аргаа барж байгаагаар хард ардагсан. Харин тэр цагаас хойш эмээ маань миний өмнөөс хүнд өгөх юмаа бэлдээ тавьчихсан суудаг боллоо.
Бэж өөрчлөгдсөн. Нутаг явах зардлаас өмнө хүнд өгөх бэлгэний төсөв гаргаж сурсан да. Тэрч байтугай хөдөө аялахдаа замд тааралцсан хүүхдүүдэд өгөх хотын амттан тусгайлан бэлдээд гарна. Хот айлын гадаад зам асуухаар зогсох эсвэл гол усны өвөнд санаандгүй саатахад багчууд нь бөөнөрөө дэгдээд ирдэг. Хөдөөд нь байдгүй амттан бэлгэн даваад гэрөө өдөө баясан чавхаддаг, үлдсэн дүүнартаа сайн мэдээ дуулгахаар дэгддэг тохиол цөөрсөөр л. Ихтэй байгаа. Нүүдэлчид тал нутгийн баатруудын удам хүнээс бэлэг авах эрхтэйгээс гадна хэрж чадлаараа бусдад бэлэг түгээх үүрэгтэй гэж үздэг бөлгөө.